За өглөөний мэндээ сайхан амарсан уу? Манайхлаар юу вэ? Баг бэлнэ үү? Ойр дос нэг аялын тоглолтод яваагүй. Тэгээд дарханд би ч одоос яг Эрус номер 1 гэдэг тоглолт одоогоос бараг 20 жилийн өмнө тоглосон байдаг баха. Тэгээд дархны театр тоглож байсан. Одоо харин Дархан United Arena гэдэг тоглолтын том зааланд тоглох юм байна те. Энэ хамгийн сүүл баригдсан те. Тий, сүүл баригдсан. Тэгээ хамгийн гол нь биднээс дархны төлөөлөл болсон бас их сайхан уулзалтууд бидний хүлээж байгаа юм байна ёо бүр догтлоод тэг бүр тэднэрт зориулсан ингээд бүр ингээд лүк бүк хүртэл бэлдлээ штэ. Тэг бүх юма бэлдээд ингээд бас ахмад түнтэй уулзсан, ээжүүдтэй уулзсан, тэгээд оюутан залуучуудтай уулзна гэд дарханчуудын зүрхийг асаацгай те хэдүүлээ. Тэстэ бүнд насаа. Тий, асаацгай, тий явцгай те. За явцгай юунд за энэ. За энэ завдаа гарцгай те. Дүүрэн цэцэг өгсөхийн гаргах сайхан байна. Багдах биш. За амар гэрээ тэд чамд бол за авчиг өрөндөө шалгууч та. Сайн байна уу? Бүсээ зүүж иргэсэн үү? Бүсээ зүүсэн байна. Дарханд ямар ажил яваа? Тоглолтоор ирж штэ. Зөв хас ингээд тоглолтоор ирж байна. За. Та одоо нийт жолооч нартай нэг сэрэмжлүүлэг болгоод нэг хэдэн өглөө ш тийм ээ. За бас тийш дээ. Чи одоо бүр юу болсон явж байгаа юм бол челленж байнгын челленж байгаад байгаа юм байна те. Одоо машин дотор одоо зорчиж байгаа зорчигч нар аюулгүй ингээд байхын тулд бүсээ бүгд бүслээд зөв хандлага дээр нь бас бидэрт соёл болж үлдэх ёстой болов уу гэж бодож байна манайхаа. Би л сая цагдаа ирэхэд бүсээ зөрөөгөө зүүцсэн байсан шүү. За ингээд бүр юу ээж юу болоод яаж байгаа юм бэ? амжилт хүсье. Оо ямар гоё юм бэ. За баярлалаа. Тэгээд за сайн байна уу та. За та хин гэж юм бэ? Музейн захирлж юм. Оо за та музейн захирлнаа. Статистикийн газраас гаргасан дүн мэдээ харахаар хүн амынхан 70% 35 хүртэлх нас залуучууд байна. Оо ямар залуу. Тийм ч учраас таны фэнүүд маш их байна гэсэн. Тэгээд таныг энэ сайхан намрын налгаар ингээ өглөө Нарийн Дархан хотод зочилж байгаа хүртэл одоо бид баяртай байна. За маш их баярлалаа. За сайн байна уу? Ямар сайн уу? За тавтай мөрөл. Баярлалаа. За бахад манд ирж байгаа их баяртай байна. Баярлалаа. Таны ажил төрөл Сайхан байна. Урлагийн ажил сайхан. одоо Монголд яриад харж штэ. Сайхан тоглолт болсон. За энэ удаад Дарханд тоглолтоо гэж байгаа одоо Дарханчуудынхаа өмнөөс баярлалаа гэж хэлье. Баярлалаа. Манай буудлаар зорчилсанд бас баярлалаа. Баярлалаа. Энэ нэр ямар сайхан Монгол маягаар, Монгол өв соёлоор тий буудлаа их гоё тийм яасан ба шүү дээ. Манай буудлал 14 онд ашиглалтанд орсон. Би мэдэхгүй юм байна. Тий, одоо ингээд яг 11-т хичээлдээ үйл ажиллагаагаа явуулж байна тий. Баярлалаа. За, тоглолтын дээр ирэх байлгүй дээ тий. Очно. За хав талнаар үзээрэй. Тэгье. Их баярлалаа. За ямар ч хэлсэн буудалд ирээд хувцас солиод өглөөнийхөө цайг уугаад тэгээд ирлээ. Би бол энэ буудал барыг анх удаага ирж байна. Надад бол тогтчлт нь үнэхээр таалагдлаа. Өглөөний цай сайхан байлоо. Тэгээд баярлалаа. За камераа асуугаад нөгөө хэд нэрэнгууд туцаараа баа. Ухтаад байна. Хөөе сайн байцгаана уу? Ямар гоё юм бэ? За ямар гоё юм бэ? Баярлалаа. Хүлээж авсан баярлалаа залуучуудаа. Баярлалаа. Хүүхдийн төмөр зам сургуулийн төв маань 2021 оны 10 сарын 17-ны өдөр Дархан уул аймгийн миний Монгол цэцлэг хүрээлэн 6.6 тэрбум төгрөгийн төсөв өртөгтэйгээр ажлын 108 хоногийн дотор барьж байгуулсан. За сайн байна уу? Баярлалаа. Ямар гал тэрэндээ сууцгаая. Зүрх мэн бондан хэвтэй зүрхэнд хайр мэн бурхан галбартай Тийм брэнд биш үү? мэн один дардастай үгүй мэн нар сарандаа баярлалаа
дотогшоо урсгал дургаж хэлсэн чиний үчи сарын 14-нд Дахин United Arena-д Зүрх асанд тоглолтоороо уулзъя. Таны залуучууд би бүр тэгээд би бүр ийм одоо сургууль ингээд би бүр тэтгэлгээр оршид очиж сурна гэд бүх юмаа төлөвлөсөн, тооцоолсон. Тэгээ ингээд шинэ хүүхдүүд үнэхээр хурдтай байдгийм байна. Гэхдээ тэгээ сая тэрний дуулаад орж ирж байгаа тэр гэр бүлгээдээс хоёр дуу хөгжим багшийн тэр дуулж байгаас юу вэ? Би одоо яг гитар бариад шууд ингээд лайваар орж иж байгаа тийм юу миний амьдралд бол яг тийм одоо ийм сюрприз байж байгаагүй. Удаан шаргал наран тэр тасаас мандхаа хөрөнгийн моднаас хөвнавчс хийснэ. Сайн байцгаана уу? За сайн байцгаана уу? Уулзсан даа. Яа ямар гоё юм бэ? Бүр дээлээ өмссөн байж та сайн байна уу? Би тэгсэж хувцас өдөөгүй өрөөд ирлээ тий. Манаас дөнгөж сэрээ доошоо би харахаа. Би бүр ярилцлаганд орно гэдэг ч мэдээгүй. Шууд ярилцлаганд ороо явчих чинь тий. Оо за үнэхээр сайн бэлдсэн байна тий. Чин харин үгсээ салхин биш ээ. Baby би наранд айхан байна. Oh maybe би үдэн дээр унтаж байна. Гэр бүлд нь сайхан ирүүлэн хөөж хажиграл гэр орондоо бэлхүүлж яваарэ гэж ерөөё. Дахин хотын маань өв тэгч Аргачаагаагийн гэрт очих гэж байна. Тэгээд би гоцлог хотдож авах газсгээ бэлдүүлсэн байгаа. Ачаа газсгээ бэлдсэн байгаа юу. Оо за баярлалаа. За хараад чи. За баярлалаа мэдээ. Бас удаан тухалж бас сууч чадсангүй нөгөө бас хөлбөрн жоохон шахалдаад тэгээд тухалж чадсангүй. Гэхдээ ямар ч үсэн ээж нартаа зориулт гарлаа. Ээжийн нарч гэсэн бас одонтой ээжүүд ч гэсэн бас ингээ бүр зориулт гаргаад ирсэн. Баярлалаа. Сайн байна. Ариунаар байна уу? За. Танихгүй ашиг байна. Бод тэнцэн. За сайн байна та. Тухайн. За тухайн өгөө. За сайхан намарч гин үү та? Сайхан намарч байна миний. Тэгээ тантай уулзахаас боломжийг бас энэ тоглолт зохион байгуулж байгаа залуучууд маань олгоод ингээд энэ уулзж байгаа цаг мөч бол бас сэтгэл догтлуулсан ийм цаг мөч байна. Тэгээ би ч одоо бас хөөрөөд миний хани ээж одоо 93 настай сайхан буураа би. Оо ямар мөн бас өндөр настай. Тэгээ харин тань дээр ирсэн чи одоо бас яг ингээд өөрийнхөө хани ээжтэй. Одоо тэгээд бас коллеж хас устараа байгаагүй шүү. Оо за ямар сайхан. Коллеж хас устын оо сайхан байгаа яа чинь. Манай ариунаас үг. Таны бүр уртын дуу дуулдаг. Тий одоо тэрнийхэн талаар хоёулаа сайхан хуучлаа. Би 85 хоногийн дархан хотынхаа 10 хоног гэж явдаг байсан гэдэг. Тэр 10 хоногор яваад н алтан газрын очижсэн надаа. Оо за. Тэгээд урсуу тэгдэг байсан гэлээ. Аяг уран сайхан компани түүнээс юугаараа чатартаа байсан бол жинхэнэ гавьяат авах хүн байсан байна гэдэг. Энэ автобусын дотор явж байгаа улсуу тэгж яах гээд надад хөндлөөс гээд нэг багш байсан. Одоо энэ юу байна? Тэгэхээр тэр надыг айтаа сайхан дуулж дуусахгүй болохгүй шүү. Тэгэхээр төмөн олон тэгж яриад явна шүү дээ. Арагшаа гэх юм гээд надад тэгээ ярьж байсан. Их л баярлж ялээ би тэгэхэд одоо болж л байгаа юм байлгүй. Янагийн сайхан хасшиг ярагвиноо дэнгамишсэн ханшина
За сайн байна уу? Оо ямар үзэсгэлэнтэй ээж үзээ. Өөр залуу охтууд биш үү? За маш баярлалаа. Дархан хотны бизнес эрхлэгч тэгээд бас нэлээд олон талбарын бүсгүйчүүдтэй уулзах энэ боломжийг олгож тэгээ энэ бас уулзалтанд үнэхээр өөрийнхөө ажлынхаа үн цэнтэй цагаас бас зориулалт гарган ирсэн та нартай маш баярлалаа бүсгүйчүүдээ, ээжүүдээ бас миний үеийн бүсгүйчүүд байна уу энд тий дандаа надаас дүү байх шиг байна шүү дээ ер нь тий тэгээд дийлэнх залуучууд байх шиг тий баярлалаа. Арван сарын 14-нд Дархан United Arena-д манай бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бүсгүйчүүдийн маань төлөөлөл энд байна. Бүгдээрээ хамтдаа зүрхээ асаацгаая. За баярлалаа. Сайн байцгаана уу? Сайн байна уу? За сайн байна уу? За сайн байна уу мэдээ. За сайн байна охтуудаа. За таны ажид үл тавдаг сайхан уу? Сайхан намарч чинь уу? Хүлээж авч уулзж байгаа талархъя. За сайн байна. Бидуч хүсээгүй болгон гихнэ хитрэх байггүй. Заста өнөөдөр үнэхээр бас ямар хүндлэл, үнэхээр уулзалт болгон, үнэхээр хайраар дүүрэн, үнэхээр тэр найрсаг байдал дотор, халуун дудаан, уур амьсгал дотор, хүндэтгэл дотор үнэхээр ямар сайхан нээлттэй болваа. Тэгээд энэ хорон мөчүүр надад бол үнэхээр гайхалтай гоё дурсамжийг бүтээлээ. Тэгээ би сая шүтээсээр орсон гэдэг ингээл ороход одоо Батбаатар захирал надад бол гайхалтай дурсамжийг ярьлаа. Одоогоос 24 жилийн өмнө миний фэн клубыг байгуулад Дархан хотод би фэн клубийнхаа ажлаар бүр ирж уулзж байсан гэд одоогоос 24 жилийн өмнөх ингээд зургийг үзүүллээ. Зургийг Батбаатар захирал ингээд бүр өөрөө ингээд ийм жоохон балчир, ийм залуухан. Тэгээ одоо энэ шүтээсийн захирал игээд бараг 10 дахь жилдээ ажиллаж байгаа юм байна. Тэгээ сайхан дурсамжийг надад ингээд өөрөө ингээд энэ залуухан танд баярлалаа ингээд энэ дурсамжийг надад ярьж өглөө. Тэгээд үнэхээр залуучуудтай уулзлаа, эжийн нартай уулзлаа, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй уулзлаа, өв тээгчтэй одоо аригчаагаатай уулзлаа. Тэгээ одоо хүүхэд сурагчдтай уулзлаа, төмөр замын тухай сонслоо, үйлдвэрлэлийн тухай сонслоо, бүтээн байгуулалтын тухай сонслоо, бизнес эрхлэгчид яаж одоо бизнесээ эрхэлж энэ хотыг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа гэдээ одонтой ээжүүд гээд ингээд үнэхээр энэ гал халуун хайр дотор хүн болгоны ингээд бүр ингээд миний харин эсэргээрээ миний зүрхийг асаасан, миний зүрхэнд бүр илүү их одоо хөг, тэр урам зориг, хүч чадлыг өгсөн, тэр хайрыг өгсөн ийм гайхалтай цаг мөч байлаа. Тэг үнэхээр талархчин, дарханчуудтай талархъя. Тэг үнэхээр зүрх хасан тоглолт 11 сарын 14-нд арена тоглоход бүх төрлийн одоо миний үзэгч фэн өштөн бишрэгчд маань энэ тоглолтод бол ерэн би бол үнэхээр итгэвчтэй байна. Тэгээд та нарыгаа урьж जैन. Тэг бүгдээрээ тэр гайхалтай үчиг хамтдаа бүтээцгээе. Тэг эргээд уулзцгаая. Очраа таараа